Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махны халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс царай муутай болон ааш муутай Айринаар найруулагч Чинбат нартай хамтран хүргэж байна. За манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэгтээ шинээр танилц хүнс комплексийн бэйкэн хамтран ажиллаж байна. За мөн сурагч бүр технологи хос хэл хүмүүжил Индра киберск сургууль хамтран ажиллаж байна. Өглөөний минь арай сайхан амарсан уу? Өглөөний минь наран гэрэлтэх арай сайхан амарлаа, сайхан амар уу? Өглөөний минь дээ. За сайхан амарсан. За баасан гаргийн YouTube-ийн видеоных комментор өнөөдрийн Hot Topics-ийг эхлүүлье. Баясаа амар ингэж хэлсэн байна. Greetings from Israel. Өчигдөр шөнө Израиль руу дайраад шүнжэнгөө анхааруулах дохио дуурч тэнгэрт галын наадам болж хонлоо. Яагаад Ираны дайралтын тухай ярихгүй бүгд Израиль дайрсан гэж яриад байгааг огт ойлгохгүй байна. Шүн Иран дайрсан. Ираны дайралтыг зогсоогоод тэр даруй Израиль өнөө өглөө эргүүлээд хариу зөвхөлт өгж байна. Харилцан дайрч байгаа шүү хүмүүсээ гэсэн байна. За энэ Израилаас бас нэлээд олон манай сонсогчтой холбогдоод Израилийг бол эхэлж дайрсан гэдэг үнсийг барьсан байлээ. За BBC-гээр би дахин тодруулж одоо нэмэлж үзсэн. За ялцчихгүй Израилийн энэ яриад байгаа энэ дайралт одоо ямар нэр өгсөн байлаа. За нэр нь бол энэ дайралт бол их эртнээс бэлдсэн. За цөмийн одоо хэдхэн хоногийн дараа цөмийн бөмбөг Иран болохоос өөрчлөлт зохиолсон буюу зохиолт өгсөн буюу preemptive буюу урьдчилсан зохиолт өгсөн гэж бас BBC дээр бүгдэн дээр мэдээлсэн байлээ. За мэдээж хэрэг яг Израильд бид хоёр байхгүй учраас тэрийг нь мдээгүй байна. За ямар ч байсан энэ том энэ дайм бол Израилаас эхэлдэ гэж аль том мэдээллийг сурвалжууд бичсэн байлээ шүү. За энэ амар ми И4Л баясгалан 67 тэгдүр алтан зүрхт ингээд ер нь манайхыг MJL радиого Израилаас сонсдог хүмүүс бас их комент хийсэн байна. Яг эмхтэй хайргийн хэлсэнчлэн бид энэ 50 унтаж байсан чинь гинтэл дайралт болоод сандраад нүцгэн шахуу гарч гүүж хамгаалах байранд орж тэндээ хонлоо гэн. Энэ ерөнхийдөө бол яг нөгөө газар дээр нь байгаа манай сонсогчид бас өөрсдөө бичсэн байна л да. Ялтчгүй Иран Израилийн асуудал бол одоо бол дэлхийн нийтийн анхаарлын төвд байсаар байна. Гэхдээ сонирхолтой тренд дээр бол дээгүүрт бол орж ирсэнгүй. Гэхдээ бид хоёроос нөгөө товчлоод яг иймэрхүү үйл явдал одоо өрнөж гинэ гэд нэвтрүүлэх хайханд бас хүрэхээр шийдээд байна л да. За өнөөдрийн Hot Topics-аар танилцуулъя. За өнөөдрийн Hot Topics-оор бас Израиль Ираны дайнаас шууд үлгэж аваад өргөжлүүлэе гэж бодлоо. Iron Dome гэдэг хальт 50,000 хальттайгаар Их Британд тэргүүлж байна. За Америк нэгдсэн улсад тэргүүлж байна. Iron Dome гэж юу юм бэ? Iron Dome гэдэг бол Израилийн алдартай агаараас хамгаалах систем. За энэ бол яг хажууд нь одоо Израиль улстай зэрэгцээд энэ жижигхэн газар нутагтай зэрэгцээд байгаа хойно нь Хезболла, хажууд нь Хамас гэдэг байнгын дундын одоо тусгалтай буужнуудаар богино тусгалтай буужнуудаар байнгын одоо үгийн одоо Израиль руу бөмбөг буужин харуулж байдаг. За энийх нь хамгаалах систем нь Iron Dome буюу алдартай. Гэхдээ Израилийн цорын ганц хамгаалах агаараас хамгаалах систем бол Iron Dome биш. Гэхдээ хамгийн алдартай нь Iron Dome байгаад байна л да. Тэгэд яагаад Iron Dome-ыг хүмүүс хайгаад байгаа юм бэ гэхээр одоо интернетээр нэг Израилийн Тель Авив за бусад газрууд нь цохилт өгж байгаа буужин дээр том хотууд руу бууж байгаа бичлэгүүд тараад байгаа. За энийг яагаад Iron Dome зогсоохгүй байгаа юм бэ гэж сонирхоод хүмүүс Iron Dome гэж хайгаад байгаа юм байна. За Израиль бол мэдээж хэрэг David's Link буюу David-ийн чавх за Arrow систем гэдэг 2-3 том системтэй. Iron Dome бол энэ богино тусгалтай буужнуудаас хамгаалах зорилттой маш олон буужны зэрэг ингээ хамгаалах боломжтой энэ буужин. За гэхдээ Иран Израиль руу түрүүн одоо хариу зөвхөлт өгөхдөө зүгээр буужингаар харваагүй. Ойрын буужин бол биш, баллистик буужин. За баллистик буужин буюу hypersonic буюу хит одоо хурдтай одоо буужингуудаар цохилт өгсөн. За одоо албан ёсны BBC-гийн гаргасан мэдээлэлээр бол 300 гаруй одоо ихний хариу зөвхөлтөд 300 гаруй буужин Израиль руу харсан гэсэн. Гэхдээ ихэнх нь одоо зогсоосон боловч Израилийн агаараас хамгаалах систем зогсоосон боловч нэлээд хитэн одоо хүн ам ихтэй хотууд руу буусан. За тэгээд эднээс бол дандаа баллистик буужин. За баллистик буужны нэг онцлог нь бол ер нь бол маш одоо орбит буюу дэлхийн агаар мандлаас гаргах болж байгаа доошоо нөө хурд авч маш хурдтайгаар доошоо буудаг юм буужин. За энэний хамгаалах систем ч гэсэн арай өөр байдаг. Тэгэхээр энэний эсрэг бол Iron Dome гэхээсээ нөгөө хоёр систем нь ажиллах ёстой байсан. Гэхдээ Израиль бол маш их буужингууд одоо харсан учраас зарим нь одоо яалтчгүй Израилийн Тель Авив хот болон бусад газруудаар бөмбөгдөлт
бөмбөгдөлтөнд өртөөд байна. Суурьшлийн бүсүүдэд ялч одоо найруулагч бичлэг өгж гин ингээд Аа. тий тэнгэр багандсан өндөр барилгуудтай яг энэ тий гэрэл гэгээтэй энэ хот руу ингээл Аха. буужин унаад байна л да. Энэ бүр ингээд амар дүр зураглал байна. Бидний ингээд миний Үнэхээр амьдралдаа ч юм уу тий. харж байгаагүй юм үйл явдал байна ёо. За одоо ийм дүр зургуудыг гинт ингээл тэнгэрээр хитэн бороо шиг пуужингууд ингээ ороод ирэх дүр зургийг бол одоо зүүдэнд л одоо аимшиг хар дарсан зүүдэндээ л үзэж илаа. За яг энэ дүр зураг бол Израильж одоо харагдаж байна. Ингээд бас нэг сонирхолтой дүр зураг интернетээр дарж ирсэн. Өө ёо. Амар ан тий. За энэ орж ирж байгаа хурдын бас хүмүүс л анзаарч байгаа. Маш хурдтай орж ирж байгаа. Энэ бол миний ойлгож байгаа hypersonic буюу маш хурдтай одоо пуужингуудаар харж байгаа гэж ойлгоод байна. За ингээд одоо энэ хоёр улс чинь нэг лүг пуужингаар бороо асгах шиг болж байна. Ерөөсөө л харилцсан одоо байлдаад байна. За одоо сүүлийн өгсөн мэдээлэлээр бол Израиль албан ёсоор Америк нэгдсэн улсад Ираны эсрэг дайнд нэгдэхийг уриалсан. За энд нь бол албан ёсоор Америк нэгдсэн нэгдэхгүй гэсэн хариу өгöd байна те. За яг одоо тренд дээр яг Трамп ч юм уу, за Израиль ч юм уу, Иран гэсэн дайны нэрээр орж ирээгүй ветод буюу хориг тавьсан гэдэг нэг гişрэг үгээр нэг мэдээ орж ирсэн. За энэ мэдээлэл бол ялцчгүй одоо энэ дайны хэрэгтэй холбоотой мэдээлэл байна л да. За ерөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд за Израиль улс Ираны дээд удирдагч Аятолла Аль Хаменегийн амь насыг хөнөөх яг ийм одоо төлөвлөгөөгөө танилцуулахад нь Дональд Трамп татгалцсан гэдэг ийм мэдээлэл цацагдаад энэ мэдээллийн BBC-ийн одоо Америк дахь хамтрагч CBS News Америкийн одоо албаны хүмүүс өөрсдөө ярьсан тухай ингээд цацагдж байна л да. Тэгэхээр Трампын хувьд Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуд бол Хаменеиг одоо амь насыг хөнөөх нь одоо Израилийн дээд удирдагч Ираны дээд удирдагч Хаменегийн амь насыг хөнөөх нь бол сайхан санаа биш ээ. Тэгэхээр яг энэ одоо үйл явдал дээр Америк нэгдсэн улс одоо Ираны дээд удирдагчийг хөнөөхгүй байх тал дээр байр суурийг хадгалж байна гэж ярьсан гэдгийг одоо дэрэгдэнд байсан ч юм уу эсвэл албаны их сурвалж, ойрын их сурвалжинд мэдээлсэн CBS нь мэдээлээд энийг аваад BBC буюу Британий одоо хэвлэлийн байгууллага мэдээлсэн байна л да. Тэгэхээр Fox News төгсөн ярилцлагынхаа үеэр Беньямин Нетаньяху болохоор шууд одоо Трамп өөрийнх нь одоо яг энэ төлөвлөгөөг нь татгалзсан ч юм уу эсвэл эсэргүүцсэн гэдэг яг ийм байр суурийг илэрхийлээгүй. Тэгээд одоо яг Беньямин Нетаньяхугийн өөрийнх нь хэлж байгаагаар болохоор бидний хооронд өрнөөгүй маш олон ингээд асуудлуудыг хүмүүс болсон юм шиг яриад байна. Гэхдээ би нэг л юм хэлье. Америкийн нэгдсэн улс өөрсдөд нь юу хэрэгтэй гэдгийг мэдж байгаа. Энэ асуудал руу би одоогоор бол ам нээж орохгүй гэдэг юм учир битүүлэг хариултыг өгсөн бэлээ. Тэгэхээр магадгүй яг нөө бүс нутгийн яг энэ өрнөж байгаа энэ үйл явцад бас улс орны эрх ашгууд яригдж байгаа. Магадгүй одоо ойрхт орондын галзуу нохоо гэж яригддаг Беньямин Нетаньяхугийн хувьд нэг далд хийсэн хөзрийг Америкийн эсрэг бас барьсан суужих магадлал бас байгаа болов гэсэн үндсийг одоо энэ яг энэ мэдээллүүд барьсан байна л да. За Израиль түрүүн хэлсэн цохилт өгөхдөө маш тийм наривчлалтай цохилт өгж бас хүмүүсийг гайхшруулад байгаа. За Израиль бол пуужингаар цохилт өгөхдөө гэртээ унтчихсан Ираны одоо том албан хаагчдыг бас намсан одоо тухай бичлэгүүд зургууд нь гараад явдаг. Зүгээр яг гэртээ онцлогийн өрөөг нь олоод онцсон. Бүр маш наривчлалтайгаар бүр яг жигсаалтыг гаргаад аллах үлдээж яваад байгаа. За BBC дээр гарсан мэдээлэлээр л Иранд одоо хинч амж явах маш эрсдэлтэй байна буюу яг үнэндээ Ираны одоо яг энэ шашны том өдөртөгч одоо тэднийхээр бол хаан л юм да. Энэ хааныг нь Израильчууд алж чадхаар хэмжээний ийм наривчлалтай алхуудыг үйлдэж үзүүлээд байна л да. За тэгээд ямар ч хэсэн Трампос бол энэ хориг тавьсан байгаа юм байна те. Энэ Хаменеиг алах юм. Тий, хориг тавьсан гэдэг үг л явж байгаа болохоос ш одоо би хориглолооч гэдэг юм тийм нөхцөл байдлаас үүсэх байх. Тэгэнгүүт одоо CBS News Израилийн одоо албаны хүмүүс бас ийм одоо ярилцлага өгсөн байна л да. Израиль улсын хувьд Ираны улс төрийн удирдагчдыг одоо устгах ийм одоо зорилго бол агуулаагүй. Гэхдээ бид нар цөмийн зэвсэг болон айрам цэргийнх нь одоо энэ хүмүүс рүү анхаарлаа хандуулж байгаа. Одоо цөмийн хөтөлбөрийн талаар шийдвэр гаргаж байгаа хүмүүс амьд мэнд эрх чөлөөтэй явахыг бид нар хүлээмжшүүлж чадахгүй гэдэг бүр яг одоо энэ BBC дээр гарсан байгаа энэ өгүүлбэрийг бисээ уншиж өгсөн шүү. Тэгэхээр ямар ч тач одоо Израиль улсын үед Ираны одоо яг цөмийн боловсруулалтаа хийж байгаа, цөмийн баяжуулалтаа хийж байгаа дэд бүтцүүд рүү 5 дахь өдрөөс эхлээд дайраад эхэлсэн. Хоёр орны хувьд одоогийн байдлаар ингээд халдлага одоо
бүтэн сая өдрийн байдлаар 3 дахь өдрөө үргэлжилжсэн. За тэгвэл Дональд Трамп маань нөгөө өөрийнхөө Twitter буюу Truth Social дээр бас ийм мэдээлэл хийсэн бэлээ. За ойрох дорндын асуудал дээр Иран, Израиль хоёр бол ямар нэгэн байдлаар хилэлцээ хийх хэрэгтэй. Хоорондоо ингээд дайсагнаад байж чадахгүй. Яг над шиг энэтхэг Пакистан хоёрыг намжаасан шиг энэ хоёр ч бас хоорондоо намжих ёстой гэдэг яг ийм мэдээлэл одоо манай л ах болсон маань ялтчул хийсэн байна л да. Яаж бас дугаа ах вэ? За тэгээд монголчууд энэ бас тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь гарцаагүй. За яагаад тэгэхээр Хормузын сувгийг одоо сувгаар дэлхийн хамаг одоо нефтийн одоо бүтээгдэхүүнүүд дамжиж явж байгаа. За Иран бол баг Хормузын сувгийг хямжидаг гэж хэлж байна. За Хормузын сувгийг хаах оролдлого хаахсан гэсэн тийм мэдээлэлүүд яваад байна. За үүнийг дагаж юу болох вэ гэхээр нефтийн үн өснө. За дэлхийд дахинд хамгийн их нефт хэрэглэдэг улсуудын нэг бол мэдээж хэрэг хамгийн их хэрэглэдэг нь Америк нэгдсэн улс. За Америк нэгдсэн улс яагаад Иранд ингэж ач холбогдлоод байна гэхээр энэ булангийн улсууд буюу эндээс хамаг нефт их сурвалжийг авдаг. За тэгээд яг сувг дээр нь Иран тэр сувгийг нь хянаад байдаг те. За тэгээд хаачих юм бол Америк нэгдсэн улсын эдийн засаг болон ард түмэнд нөлөөлөх гээд байгаа учраас ач холбогдол өгдөгөө гэсэн тайлбар бас явдаг. Ямар ч байсан энэ тайм бол сайн юм ерөөсөө авчрахгүй. Цэдэн цэцэг маа түрүүн бичсэн байна. Нефтийн үн нэмэгдээд л гэсэн байлээ. За би харсан. Баррел нефтийн үн 50 60 хавцаа байж байгаад ерөөсөө тэр дайлт болгонгууд 70 гараад явцсан. За одоо цаашаа хийж явсан сүүл тараг байна. Ингээд нэмэгдээд биднэрт бас нөлөөлөх нь гарцааг болчиход байна л да. Өнгөрсөн 7 хоногт яага би ярьсандаа ойрох дорндоос Америк нэгдсэн улс одоо өөрсдийнхөө ажилчдыг гаргаад эхэлсэн ингээд тий. Гэхдээ яг тэр ярьж байгаа үеэр мэдээлэл дээр одоо би Reuters-ийн мэдээг ярьжсэн санаж шалтгаан тодорхойгүй гадсан. Тэгэхээр яг энэ нь бол яг ийм юм болох нэ гэдгийг мэдээд гаргаад яг ингээд одоо Ираны Багдад биш Иракийн Багдад хэлсэн сайдын ямаа хаасан. За Кувейт Бахрайнаас одоо дипломат ажилчдаа эргүүлэн дуудсан. Яг энэ үйл явдлын дараа нефтийн үн 4% нэмэгдэжсэн. Зөвхөн ажилчдаа эргүүлэн дуудахад 4% нэмэгдсэн бол одоо ингээд цэрэг дайны нөхцөл байдал үүсэнгүүт одоо нефтийн үн хэдэн хувиар нэмэгдэх нь бол одоо бүр цаашаага юу ч болох юм те. Энэ бас айхтар юм болж байна. Зя хамтран ажиллагчаа танилцуулнаа. За шинээр танилцсан хүнс комплексийн Бэкнийг шинээр танилцуулж байна. За 1992 оноос хойш 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний ууган үйлдвэрийн нэг бол Хүнс комплекс компани маань дотоод гадаадын олон стандартуудыг хангасан нийт 100 орчим нэр төрлийн махан бүтээгдэхүүн болон хям үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг. За тэгээд энэ жил 33 жилийн ой тохиож байгаа юм байна. За Хүнс комплексийнхаа баяр хүргэе. За тэгээд Монгол улсын төрийн сойрхолд хурд хамтлагтай хамтран ажиллах мастер гэрээ байгуулсан юм байна. За энэ мастер гэрээний хүрээнд шинээр танилцсан компанид ажлыг албан ёсоор саяхан эхлүүлээд байгаа. За энэхүү хамтын ажиллагаа нь үндэсний үйлдвэрлэл, урлагийн уялдаа холбоог шинэ түвшинд хүргэх зорилготой. За альвааг шинээр өөр өнцгөр хам гэдэг хүн бүр шинэлэг сайхан мэдрэмж өгдөгөө гэж дамжуулж хэлж байна. Тэгэхээр 33 жилийн түүхтээ үндэсний ууган үйлдвэрлэгчдийн нэг маань евро стандартаар анх удаа хоёр төрлийн бэкнийг худалдаанд гаргасан. Тэгэхээр шинэлэг амт цаг хэмнэсэн хялбар хэрэглээг танд мэдрүүлэх болно. За Америкийн кинонууд дээр ч юм уу те британчууд ч одоо ингээл бэкнээс шарж өглөөний цайгаа идээд байдаг шүү дээ. Бид нар ч нь бол өмнө нь бол яг ингээд худалдаанд байдаг бэкнийг манайхан мэдэндээ нэг нэмгээ нэг ягаавтар улбар шардуу ч юм уу ууттай бэкн бол байгаад байдаг гэсэн. Тэгвэл одоо үндэсний үйлдвэрлэгчийн маань үйлдвэрлсэн бэкн гарч иржээ. Зя. Тэгэхээр 7718 22 гэдэг дугаараас та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг уцаар авч болно. 7718 22 22. За манай энэ видеогоор доор нь учрал бүрт амт нэмнэ гэсэн QR код байгаа. За энэ QR кодыг уншуулад дэлгэрэнгүй мэдээллийг бас аваарай. За манай нэвтрүүлэгтээ шинээр танилцсан Хүнс комплексийн Бэкн хамтран ажиллаа. Баярлалаа. За хот топикс нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл рүүгээ орох юм байна те. За өнгөрсөн 7 хагас бүтэн сайнаар нэлээд бас Америк нэгдсэн улс төрийн хувьд бужигнаантай ийм олон үйл явдалтай өдрүүд болж өнгөрлөө. No King гэдэг хайлт за 2 сая, Melissa Hortman гэдэг хайлт 2 сая хайлттайгаар инх өдрөглж байна. За No King болон Melissa Hortman хоёулаа хоорондоо тодорхой хэмжээнд холбоотой гэж хэлж болно. За юу болсон бэхээр хоёр юм зэрэг болсон. Нэгдүгээр Трампын төрсөн өдөр болсон. За Трамп өөрийнхөө төрсөн өдрөд далиндуулаад цэргийн парад хийсэн. За 250 жил одоо яг батлан хамгаалах байгуулагдаад 250 жилийн ойгоо ухтж ийн гэд Трамп зүтгэсээр хахад өөрийнхөө
одоо дураар цэргийн парад хийсэн. За энэ цэргийн парадтай холбоотой бөөн мэдээлэлүүд хоёр талаас нь мэдээлэлүүд байсан. Шалт эмийн өмнө мөнгө урж явахын Америк цэргүүд гэж хойд солонгос болон одоо хятадууд шиг жагсаж чадахгүй байж парад хийнэ гэж одоо шившгээ тарьж ин. За янз янзаар хэлжсэн. Зарим хүмүүс нь бол Америкууд бол ямар ч тэгж зэрэгцэж чагсаалт зориулсан цэрэг биш ээ. Жинхэнэ байлддаг цэргүүд нь гэж гих мэдлэр тайлбарлаж. За манайх ч одоо парадыг их чухалчилж алчвал бүгд л өгдөг бас ард түмний нэг байсан баг. Гэхдээ парад бол мэдээж хэрэг цэргийн бодит хүчийг бол үзүүлэхгүй гэдэг нь ойлгомжтой. Тэр өнцгөөс нь Америк нэгдсэн улс ярьж байсан. За No King гэдэг жагсаал одоо хаангүй бай гэсэн жагсаал Америк нэгдсэн улсын 1500-аас 1800 хотод жагсаал болсон. За Филадельфи хот, янз янзын хотуудад дэлхийн одоо өөрсдийнхөө хотын түүхэнд байгаагүй том жагсаалууд одоо Америк нэгдсэн улсын хотуудын гудамжаар алгасан. За энэ бичлэгүүдэнд харсан. Хэний эсрэг вэ гэхээр Трампын эсрэг. За яг энэ улс төрийн нэлээд тийм хоёрдмал байдалтай хоёр талд болцсон байгаа энэ үед нэгэн аимшигтай мэдээлэл болсон. Миннесота мужийн хоёр улс төрчийг алдсан. За нэг улс төрчийг алах орлого хийсэн. За ийм үйл явдал болж сая өнгөрлөө. За нэг нь бол Мелисса Хортман гэдэг энэ Миннесота мужийн за одоо хууль санаачлагч гэх юм уу? Хуулийн юм том одоо конгрессийн гишүүнийг алчлаа. За буудаад алдсан. Бруклин парк гэдэг гэрийнхээ одоо байж хахад нь өөрийнх нь нөхрийн хамт нэг хүн буудаад алдсан. За түүнээс гадна Джон Хоффман гэдэг за Миннесота мужийн бас сенатор эхнэрийнхээ хамт явж хахад нь буудаж алах орлого олсон байна. Гэхдээ энэ хоёр бол хоёулаа ингээд амьд үлдсэн. Гэхдээ нэлийн хүнд байдалтай нөхцөл байдалтай байна. Өөрөөр хэлбэл одоо манайхаар бол улсын хурлын гишүүдийг нь одоо Миннесота мужийн тэр одоо мужийн хүмүүсийг алчлаа. Нэгийг нь алах гэж орлоо, нөгөөдгийг нь алчлаа гэсэн үг. За энэний одоо цаана хэн гарч ирсэн бэхээр Ванс Лютер Болтер гэдэг ийм 57 настай ийм цэргийн одоо цагдаагийн албан хаагч байсан хүн одоо шижигтэн гэх юм уу одоо яг энэ алгыг үлдэх хүн болж таарсан. За энэ хүн бол за ер нь бол бүгд найрамдах нам буюу за ардсан намынхныг үздэггүй мэн. За тэгээд тэр тусмаа өөрийнх нь гэрлүүний одорсон чинь 70 хүний чагсаалт, нэрсийн чагсаалт байсан. За ардсан намд нь байдаг. 70 хүний нэрсийн чагсаалтыг олсон буюу эднээсийг магадгүй өргөжлүүлж алах гэж алах чагсаалт байсан байж магадгүй гэсэн ийм яриа яригдаж байна. За энэ хүн яагаад албаа гэдгийг илүү сайн тодорлоо. Одоогор мэдээлэл нарийн биш боловч гол төлөв өөрөө бол ийм христийн шашинтай шашны гүнзгий итгэгч хүн юм байна. Абортыг эсрэг үздэг хүн юм байна. За аборт буюу LGBT хүмүүсийг бас энэ одоо утгагүй байдлыг гэж яриад эсэргүүцдэг. Өөрөө бол Трампд өөрөө хандив өгчээсэн бүгд найрамдах намыг бас дэмждэг гэдгийг илэрхийлжсэн ийм хүн. За одоо энэ нэг алах гэх юм уу аимшигтай юм хуваагдмал байдал дээр галан дээр тос нэмж өрхлөө л доо. Тийм байна ямар. Би нөгөө түрүүн харсан юм л да. Америк нэгдсэн улсын армийн 250 жилийн ой гэдэг ингээд юу харчаад тренд дээр харчаад за гэд би нөгөө трендээс ингээд орхицсан баггүй юу мэдээлэлээ сонгоогүй гисэн чинь би энийг болохоор үнэхээр л армийнх нь одоо ой болоод жигсэж байгаа юм байна гэж харсан чинь зүгээр манай ах л артлаас нь чигсааж ирсэн юм байна шүү дээ зүг хүчлээд гэх юм уу харин тийм байна тий энэнийг бол одоо их ардсан намынхаа Америк нэгдсэн улсын ардсан намынх юу гэж тайлбарлаж байгаа гэхээр энэ шал хэрэггүй мөнгө өрөөд байна шал утгагүй өөр зөндөө их мөнгө өрөх одоо юм байгаа штэ гэж химлээд байлээ за тэгээд зүрсээр бол танаа ах тараад үдсэн өөртөө зөрөөлж бараад жоохон царай алдсан сууж илээ. За яах вэ тэгээд 70 гарч яваа хүнийг удаа параад үзсэн. 80 насны босгон дээр нэг удаа параад үзэн л эцтэй. Ахыгаа мөрөд алах нэ. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл. За бид нар ч одоо Британий одоо тусгай алба буюу одоо тагнуулын албыг MI5 гэдэг үгээр одоо Джеймс Бонд гэдэг киноноос төсөөлдөг тий. За тэгвэл MI5 бол ялцчгүй Британий одоо тусгай алба гэж явдаг бол MI6 буюу тусгай нууц алба гэж байдаг. За тэгвэл түүхэндээ анх удаа MI6-гийн 116 жилийн түүхэнд нь эмхтэй дарахтай болж байгаа юм байна. Тагнуулын одоо дэлхийд 3-4 том тагнуулын байгууллага яригддаг. За Америк нэгдсэн улсынх, за Mossad, магадгүй нөө Джеймс Бондын MI6 гэдэг. Тийм MI5 гэдгээр нь бид нар мэддэг. Тэгвэл яг дагуул нь буюу MI6 гэдэг нь яг олон улсад яг ингээд тагнуулын эдгэн юм байна л та. Гадагшаага эдгэн. MI5 нь болохоор дотоод. За энэ чинь яг Америк нэгдсэн улсад бол дотооддоо тагнуулын үйл ажиллагаа хийдэг нь FBI буюу холбооны мөрдөгч төвчөө гэдэг. Гадаад руу хийдэг нь болохоор гадаад тагнуулын алба нь болохоор CIA буюу Central Intelligence Agency гэж. Тийм тагнуулын ерөнхий газар гэж явдаг тийм. За тэгвэл 1999 онд анх энэ нууц тагнуулын
Тагнуулын албанд одоо ажиллаа эхэлж байсан Blaise Machiavelli гэдэг энэ 47 настай эмэгтэй хувьд одоо яг энэ одоо 116 жилийн түүхтэй албаны 18 дахь дарга болж байгаа юм байна. Дарагдаа анхны эмэгтэй болж байгаа гэдгээр их онцлог. За тэгвэл өөрөө болохоор яг өөрт нь энэ саналыг тавьсны дараа маш их бахархалтайгаар нэр хүндийн хэрэг гэж хүлээж авсан гэж мэдэгдсэн бол Их Британий ерөнхий сайд Кир Стармер болохоор одоогийн нөхцөл байдал дээр маш түүхэн томилгоо болж байна. Магадгүй манай MI6 буюу энэ тагнуулын тусгай нууц албыг дараагийн шатнд түргэх шин дэвшил гэж харж байна гэж мэдэгдсэн байлээ. Тэгэхээр MI6 бол одоо гадаадд тагнуул явуулах одоо ажиллагааг яг хангадаг яг ийм байгууллага юм. За тэгээд үүн дээр нэмээд Их Британи улсын одоо дотоодын аюулгүй байдал нэмээд терроризмыг зогсоох, дайсагнасан орнуудын одоо Их Британи эсрэг ирж байгаа үйл ажиллагааг зогсоох, үржилэн сэргийлэх мөн кибер аюулгүй байдлыг хангах гэх мэт яг энэ үйл ажиллагааг одоо хангадаг юм байна. Тэгэнгүүт бид нар чинь Джеймс Бонд дээрээс нөгөө CB гэж нөгөө дарганараа нэг нэрлэлцэн нэг үсгээр нэрлээд байдаг шүү дээ. За тэгвэл MI6 хідэн ажилтнтай хинч мэдэхгүй. За тэгээ Британид ярьч юм уу дэлхийд даяар MI6-аас ганцхан энэ Blaise Machiavelli гэдэг эмэгтэйг мэдэн заяа. Энэ эмэгтэйг өөрийнх нь албан тушаалын нэр нь C. C буюу chief гэж явах юм байна л да. C дарга гэх юм байна шүү дээ. Өөрөө болохоор яг тагнуул бас инновацийн хэлцэг яг одоо технологи болон инновацийн хэлцэг яг одоо удирдах байгаа гэхээр бас нөгөө чухам одоо яг цаг үеэ олсон томилгоо байж магадгүй. Тагнуулын албач одоо цаг чинь кибер аюулгүй байдал гэдэг чухал болчиход байна. Бүүн сүртэй кинон дэр гардаг шиг хүмүүс сууж хахад зүгээр гэртээ сууж хакерууд дэлхийн маш нарийн мэдээллүүдийг одоо ухаж авчаад байгаа тийм аюултай үед ийм томилгоо болж байгаа юм байна. За дэмжин ажиллагчаа танилцуулах юм. Манай нэвтрүүлгийг BSP Office Mebel дэмжин ажиллаж байна. Тухтай наадам бэлэгтэй урамшилтай худалдаа эхлүүлээд байна. 2025 оны 6 сарын 13-наас 7 сарын 31-ний дуустал 49 хоногийн турш үргэлжлэх BSP Office Mebel-ийн тухтай наадам за энэ худалдаа бэлэгтэй урамшилт худалдаа эхлээд байгаа. За үнийн дүнгээс хамаарна дэлгүүр дээр байгаа бэлгэнээс сонгон авах хэрэгтэй болно. За жишээ нь принтер, мини бар, монитор, кофе чанагч, ухаалаг хогийн сав, утасгүй чихвч, wireless mouse, keyboard, за миктэй спикер, power bank гэх мэт маш олон төрлийн бэлгүүдтэй худалдан авалтанд доорх интервалын дагуу ваучер бэлгэлнэ. За саяас 20 сая төгрөг болон түүнээс дээш худалдан авалтанд 50,000-аас 1 сая төгрөгийн ваучер бэлгэлж байгаа байна. Нэмээд 10 саяас дээш худалдан авалтанд 9 ширхэг нүднээс дурын 3 нүд сонгож одоо хевсний эрхийн бичиг хожих боломжтой тоглоом бас тоглож байгаа. Тоглогч худдан аварч 3 нүдийг амжилттай олж чадвал 500,000 төгрөгийн хевсний эрхийн бичиг, 2 нүдийг олж чадвал 200,000 эрхийн бичгийг хожих юм. Утасны дугаар нь 7722 тэг 272 8663 25 24 манай нэвтрүүлгийг BSP Office Mebel дэмжин ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За сая мэдээлэл дээрээ би нэг үргэлжлүүлээд нэг юм хэлээд. За өөрөө болохоор яг 2021 оны 12 сар Телеграф гэдэг сэтгүүл дээр ярилцлага өгчээсэн байна л да. Одоо энэ Blaise Machiavelli гэдэг эмэгтэй бол одоо яг тагнуулын албыг одоо дотор нь удирдах албан тушаал хашдаг хэрнээ бас нилээд гадагш байгаа ил гардаг. Тэгээ магадгүй яванда улс төрийн тавцанд ч гарч ирж магадгүй ийм эмэгтэй юм байна. За тухайн үедээ болохоор Орос улс бол одоо Орос улс биш Оросын яг энэ төрийн үйл ажиллагаа бол манай улсад бол занл хил хിവэрэ байгаа. Харин Хятад улсын хувьд болохоор дэлхийд дахны одоо ингээд урагшилж байгаа замыг өөрчлөхийхөө хэрээр Британий хувьд гайхалтай бас боломжууд нэмээд бас занл хил болсоор байгаа гэдгийг хэлмээр байна гэж ингэж хэлжсэн юм байна. За тэгвэл яг энэ одоо энэ бүсгүйн одоо толгойлох MI6 гэдэг байгууллага маань өөрөө болохоор Британий одоо дайсагнасан орнуудаас тагнуулчдыг ингээд өөрсдөө элсүүлэх. За нэмээд одоо Аль-Каида болон өөр одоо тэ Хизболла ч юм уу тэ Хамас ч юм уу иймэрхүү одоо зэвсэгт бүлэглэлүүдээс бас өөрсдийнхөө тагнуулыг шургуулах ч юм уу иймэрхүү яг нөө цэвэр гадаад тагнуулын үйл ажиллагаагаар л яг хариуцж ажилладаг ийм байгууллага юм байна. За дараагийн мэдээлэл рүү оръё. Дараагийн мэдээлэл ингэсэн байна. За өнгөрсөн 7 сарын 15-нд Аудийн өдөр гэж дэлхийд дахна болсон юм байлээ. За энэ одоо Аудийн өдөр Оросын холбооноос Америкийн нэгдсэн улс, за Япон, Солонгос гэдэг олон улсуудаар Аудийн өдөр гэдэг хайлт орж ирлээ. Тухайлбал Америкийн нэгдсэн улс 1 сая хайлттайгаар Father's Day гэж орсон бол хамгийн их хайлттай хамгийн онцгой хайлт нь бол Японд орж ирлээ. За Японд Аудийн өдөр гэдэг хайлт орж ирсэн. За яагаад гэхээр Аудийн өдрийн гол одоо эзэн нь нэг алдартай хүн байж таарсан. Нэг гэр бүлээр анхаарлын төвд орчихсон. Энэ гэр бүлийг би байдгийг одоо
би өчигдрэл мэдэж авлаа. За бүгдээрээ дурлах нас гэдэг кино үзчихсэнийг бүгд санаж байгаа хэрэгтэй. За дурлах нас дээр Тепе гэдэг нэг залуу Рико гэж бүсгүй ханаас гүгэд байдаг шүү дээ. Тэг Рикотойгоо бол гэрлээгүй мөлий. Өөр хүнтэй гэрэлсэн 2000 онд өөр алдартай дуучинтай гэрэлсэн байлээ. За энэ алдартай дуучнаас хоёр охинтой. За энэ хоёр охин хоёулаа бүр супер одоолаад байгаа юм байна. За хүмүүсийн ерөөсөө одоо анхаарлын төвдөл эдний гэр бүл тэр чигээр орж байна. Шизука Кудо болон Такуя Кимура гэж одоо энэ Тепе гэдэг одоо кинонд тоглодог Snap гэдэг алдартай дууны хамтлагийн гишүүн энтнүүсийн дундаас хоёр охин төрсөн Коки, Кокоми гэдэг хоёр охин. За энэ хоёр охин за ийм байна. 3 настайгаас хийл тоглол сурсан. 11 настайтай одоо юугаар гаршууд бүр төгсөрсөн. Одоо юугаар үлээвэр хөгжмөр. За тэгээд NHK-ийн симфонд суралцж исэн гэдэг ингээд ерөөсөө багаасаа амар өндөр боловсрол эзэмшсэн англи францаар чөлөөтэй ярьдаг энэ охин хамгийн гол нь Японы Vogue-ийн одоо модель юм байна. За тэгээд үнэхээр царайлаг хоёр охин биш уучлаарай яриаг нь тасалчлаа. За тэгээд Dior-ийн Японы одоо илж хийж байгаа. За гоо сайхны илж. За тэгсэн чинь болоогүй дүүн бас ялгаагүй Булгаригийн одоо гоо сайхны илж гинэ. За хоёулаа энэ тасарсан энэ гэр бүлэд яагаад сонирхолтой юм гэж эднээс ээжинч дээр за одоо охтуудынч дээр аавдаа л хайр зарлаад байгаа юм байна. За ингээд нийтээр одоо нөө Такуя Кимура гэдэг алдартай энэ одоо жүжигчний одоо гэр бүл нь японочдын анхаарлын төв хайр хүндэтгэлийг инхүү хүлээгэл байгаа юм байна л да. За бүгдээрээ л одоо ерөөсө Кокин ямар аавтайгаа адилхан юм бэ? Ямар үзэсгэлэнтэй юм бэ гэж шуурцгаагаад байгаа юм байна. 2 сая айлт. Энэ гэхдээ охтууд нь нэгдүгээрт үнэхээр том бүлтээсэн нүдтэй царайлаг юм чи. Тэгээд өөрөө нөгөө хэм маань Тепе маань өөрөө нэг тийм царай муутай бас биш шүү дээ тий. Одоо бодвол тухайн үед охтуудыг л хуйлруулчихлээсэн мэл гэдэг. Би ч юм бүр уйлж мэлдэг гэсэн. Тепе гараад. Чамд үлэг юм байна уу гэдэг. Бүгдийг хараал уйлдаг да. Ялтчгүй одоо нөгөө төгс хүүхдүүдэд өсгөжилд байна. Би яг сая чамаа ингээд ярьсан чинь одоо чи одоо ярьлаа шүү дээ. Аав нь юм мундаг болохоор нөгөө эхнэр нь болон хоёр охин юм алдартай болохоор ингээд аавдаа хайраа илэрхийлээд байна. Магадгүй нөгөө гэр бүлийн ноён нуруу те аавынхын нөмөр нөлөг супер байгаа болохоор ингээд мундаг явж байгаа юм байна ч гэдэг юм ийм үнцэг ярьсан чинь нөгөө Унгарын алдарт нөгөө шитрийн гранд мастрыг төрүүлдэг Полгерийн гэр бүл санаанд орлоо. Хоёр охиныг за ингээд те би өөрөө ингээд гардан тасгалжуулвал ингээд гардан тасгалжуулах юм бол манай хоёр охин ямар амжилт гарахыг үзнэ гэсэн чинь том нь нөлөө гранд мастер болсон. Одоо баг дэлхийн шатрын аваргаар нэлээ удсан санагдаж байна. Манай Тепе ах. За одоо баг 50 хүрсэн үү? 53 таа гэжсэн. Зөө. За ингээд баг охин Кокогийн Тепетэйг их адилхан юм байна. Кокитой Тепений их адилхан юм аа гэж эднэс японочууд яриад байгаа юм байна. Ямар ч гэсэн японочдын ер нь одоо аавын өдрийн хамгийн гол одоо баатар бол Тепе. Тепе гэдэг бид нар мэдчихэв те. Жинхэнэ нэр нь бол Кимура Такуя те. За Кимура Такуя инхүү гэдэг анхаарлын төвд байгаа юм байна. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл алдарт одоо pop diva Mariah Carey орж ирсэн. За энэ одоо энэ жил 56 настай одоо дуучин бүсгүй маань жүжигчин энэ чинь баг Оскарын шагналтай санагдаад их юм. Жинхэнэ манай гэж. Нөгөө хамаг хүнийг хамаг өнгөтэй өөдөөгийн төгөөд ах дүүгээ болгоод ингээд чамайг л хэлээдсэн шүү. Би бол ганцлах тахтай байна шүү. Би чи үерхэлтэй үнэнч. За Mariah Carey-ийн хувьд энэ жил одоо ер нь сүүлийн бараг 5-6 жилийн турш Британд очиж тоглоогүй байсан. Энэ удаа болохоор Capital Summertime Ball гэдэг тоглолтод Barclay-гийн ивент тэтгэж байгаа ийм тоглолтод очиж тоглохоор болоод за ингээд 6 жилийн дараа Британд одоо гарч ирсэн юм байна л да. За тэгэнгүүт мэдээж энэ одоо тий Америкийн попын одоо diva энэ 200 сая одоо дууга дэлхийд даяар борлуулсан эмэгтэй том од ирэнгүүт британчууд бөөнлөн болно гэсэн чинь 56 настай дуучин бүсгүй маань би үнэхээр төс олны нүдэн дээр гарч ирээд тийм үү. За тэгээ 56 настай эмэгтэй ийм явж байна гэл одоо бас л нөгөө нэг шар мэдээ шуурдгаараа шуураад байна л та. Одоо энэ хайрлах зургийг нүгж гинөө. Энэ юм уу? Үгүй одоо нэг гудамжинд нэг бариу хар ийм нэг тийм шорттой нөгөө one jump юу вэ? Jump suit ч үлээ. Тим юмтай явж байгаа. Тэгэнгүүт ингээд үнэхээр би хаамаа тэр одоо
үнэхээр гоё юм уу? 56 настайд ийм бахарч одоо эмэгтэй хүн ч үнэхээр асар арчаатай л байна л да тий. Mariah Carey чинь маш онцгой дуучин. Ер нь Grammy-гийн их олон рекорд эзэмшдэг санаж байна. Billboard талаар тэргүүлсэн дуунуудын тоо, нийт Billboard-д тогтсон дууныхаа тоо. За тэгээд нэг дуугаар бас айгу маш олон рекордуудыг эзэмшдэг. Тэр нөгөө All I Want for Christmas Is You гэдэг жилийн жил тоглодог. Тэгээд тэрнээс нэг дуунаас олсон орлогоор бол бас нэг тасархаа тэргүүлдэг баг шүү. Хэдэн зуун сая доллар яригддаг баг шүү. Наадхан дээр чинь бүр ганц дуу нь ерөөсөө бүх насаар нь хоол одоо бүх насны хоолыг нь хангацдаг тийм дуутай. За хамтран ажиллагчдад танилцуулаад хий сурагч бүр технологи хос хэл хүмүүжил гэсэн ураатай Индра кибер сургууль хамтран ажиллаж байна. За Индра кибер сургууль маань 2018 оноос эхлээд боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх бол график дизайн болон програм хангамжийн мэргэжлийн сургалт олгодог төв байсан бол одоо ингээд боловсролын салбарт одоо үр ашгаа өгөөд одоо хувь нэмрээ оруулаад сургууль болоод өргөжсөн байна. За тэгэхээр 2025 оны хичээлийн шинэ жилийн одоо сургалтаа эсэлтээ аваад эхэлсэн байна. За Яармгийн Белмонт хотхонд байрлах шинэ салбартаа энэхүү эсэлт авч байгаа. За тэгэхээр Кембриж хөтөлбөртэй. За түүнээс гадна хүүхдийн сэтгэл зүй болон нийгмийн сэтгэл зүйн ёс зүйн талаас нь SEAL гэж хөтөлбөрийг бас одоо хангадаг. Хөтөлбөрийн дагуу хичээлээ хүүхдүүдэд сургадаг. Программист, дижитал маркетинг, график дизайны мэргэжсэн чадвартай бас мэргэжлээ нотолсон Harvard-ийн Meta Google-ийн хос сертификаттай төгсөх юм байна. За тэгэхээр iMac төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн лабораторитой. Тэгэхээр AR, VR лаборатори ирээдүйн технологиг өдөр тутмын хичээлд нэвтрүүлэх боломжтой гэж байгаа. За одоо эн чинь гадаадд бол эн чинь үнэхээр хөгжөөд байна. Тэгэхээр манайх ч одоо дотооддоо энийгээ хөгжүүлж байна. Тэгэхээр яг энэ хөгжүүлэх үйл хэрэгт бол Индрагийнхан маань маш ингээд түүчилээд оролцож байна. Тэгэхээр ниймээд бас балетын танхим, бассейн, спорт зал 30 гаруй дугуулсан секц хүүхдийн авийн сонирхлыг цогц хөгжүүлэх орчинтой. Эдгээр нь бүгд зөвхөн таны хүүхдийн бие сэтгэл оюуны цогц хөгжил зориулагдсан орчин үеийн боловсролын шийдлэр бүрэн тохижуулсан. За тэгэхээр сурагч бүр технологи хос хэл хүмүүжлийн мэдлэг олохоос гадна бассейн, балет зэрэг хүүхдийн хүмүүжил сэтгэл зүйн цогт боловсрол олгодог энэ сургууль өмнө жилийн эсэгч нарын гэрээ сонголт нь 90% байгаа. Та бүхэн яараарай. Утасны дугаар нь 72 77 30 юм байна. За Яармагт байрладаг, ойрхон байрладаг хүүхдээ аль сургуульд өгье гэж бодож байгаа бол Индра кибер сургуулийг санал болгож байна. Утасны дугаар нь дахиад хэлээд өгье. 72 77 30. Манай нэвтрүүлэгтээ сурагч бүр технологи хос хэл хүмүүжил ураатай Индра кибер сургууль хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За найруулагч одоо удахгүй нөгөө jumpsuit-тэй зургийг хүлээгээдсэн чинь орсонгүй л гэдэг. Найруулагч одоо удахгүй өгөх байхаа бисээ эндээс линк явуулчлаа. За Mariah Carey-г үед ялчгүй ингээ Британд очиж тоглох гээд байна. Чи Mariah Carey, Eminem хоёр үерхчихсэн нэг мэддэг үү? Тий, I beg Mariah for take me back гэдэг нэг дундаа хэлдэг санаж байна. Бүр нөгөө нэг Bagpipes of Baghdad гэдэг дуун дээр Nick Cannon Mariah хоёрыг бүр амар дийсэлтэн шүү дээ. Тэр бүр супер шүү. За найруулагч зургийг нүж энэ ингээд явж байгаа яг ийм нэг ийм энэ одоо jumpsuit-тэй явж байгаа зургийг л хүмүүс 56 настай эмэгтэй ийм супер байна гэж шеэрлээд байгаа юм байна л да. За дараагийн мэдээлэл рүү оръё. Дараагийн мэдээлэл Японоос нэг холдохгүй бүгдээ Солонгос руу очих нь. За Солонгост Доорн гэдэг хайлт 20 мянган хайлттай байна. За Солонгост бол Google-оос төдийлөн их бас ашигладаг улс бол биш. 20 мянган хайлт гэдэг бол нэлээд өндөр хайлт. Гэхдээ Доорн гэж юм бэ гэвэл Доорн нь бол e-спортын тамирчин. За. E-спортын тамирчин. За Солонгос саяхан том тэмцээнүүд болж өнгөрлөө. Солонгосын хамгийн их сонирхдаг e-спортын төрлөл League of Legends буюу LoL гэдэг тэмцээн байдаг. LoL-оор бол солонгосчууд бол бүр тусдаа төвшин гэж ярьдаг. Ер нь бол дэлхийд ноёлдог гэж хэлж болно. За сүүлийн үед гэхдээ хятад болон бусад улсуудтай ингээд зэрэгцэн ойролцоо үзээд байгаа. Доорн гэдэг энэ тоглогч яасан бэ гэхээр e-спортын LoL-ийн одоо солонгосын хамгийн том баг бол T1 гэж баг байдаг. T1 баг өөрийнхөө нэг том тоглогчоо Zeus гэдэг тоглогчоо явуулаад оронд нь Доорн гэдэг юм шин залуу тоглогч авсан. За энэ тоглогч нь ер нь бол нөгөө Zeus-тэйгээ харьцуулахад үнэхээр чанар муутай мяа тоглогч байна гэдэг одоо баг фэнүүд нь жоохон гонсоогод байсан юм байна. За гэтэл сая одоо яг энэ MSI гэдэг тэмцээний өмнөх шалгаруулалтын тэмцээн дээр Солонгосын шалгаруулалт дотроо нөгөө хоёр гайхалч нь нэг эсрэг таарсан. За нэг талаас NWL гэдэг баг. За нөгөө Zeus багтайгаа супер баг үүсгэсэн. За нөгөө талаас Доорныг авсан T1 гэдэг баг Faker гэд бас домогт тоглогчтой хамт тоглоод Доорн гайхалтай тоглолт үзүүлсэн байна.
3-0-оор арчлаа. За энэ Моntreal-ыг Ой за. 3-0-оор арчаад ийхүү одоо доорн гэдэг хүмүүсийн хүснэ одоо хүлээлтээс давж чадлаа гэдэг утгаараа доорн гэж солонгосоор нэг шуугаад байгаа маань. За тэгээд Google Trends дээр юу орж ирдгүү штэ. Монгол орж ирдгүү. За монголчууд бас төдийл их ашигладаг. Зас Google өөрөө хараахан оруулаагүй хүн амбахтайтай хамаатах. Миний бодлоор хэрэг Google Trend үдийд байсан бол солонгосоос илүү нэгэн айлт одоо үдийд орж ирж байгаа гэдэгт итгэлтэй. Энэ бол Монголц. Өнгөрсөн хагас сайн бүтэн сайн e-спортоор дүүрэн тэмцээн болж өнгөрлөө. Би зүгээр тавчлаач юу болсныг нь бацаад өгье гэж бодлоо. За нэгдүгээрт Монголд бол 3 том e-спортын төрөл байна. За Солонгост бол одоо StarCraft LoL гэж байдаг бол Монголын хамгийн том 3 том төрлийн нэг нь бол мэдээж хэрэг PUBG Mobile. PUBG Mobile-аар уржнангийн дэлхийн аврахаар Монголд 3 баг топ 4-ийн 3-ыг нь эзэлсэн. Аимшигтай үзэлт үзүүлсэн. Дэлхийн авраг. За тэгээд танирчт нь одоо тайлбарлагчт нь Монголд үг хүргэж яхийг би одоо анх удаа харлаа. Монголчуудыг шүтсэн тийм зүгээр 4 багийн 3 нь эхний 1 2 4 багуудыг аваад PUBG Mobile-аар ноёлж исэн цаг саяхан. За гэхдээ ноднингийн тэмцээнд монголчууд хөдөлсөн сайн амжилт үзүүлж чадаагүй. За тийм учраас супер баг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн уржнангийн тэмцээнд төрүүлдэг IC-гээс Ziol-ыг аваад за тухайн үед хамгийн супер гэж яригддаг Star Wars топыг аваад дөрөвд орж исэн Formerical Vibe гэдгийг хоёр тоглогчийг аваад ийхүү супер шинэ баг Монгол шинэ баг бүрдүүлсэн. За энэ одоо Alpha Gaming гэдэг баг Төв Аз болон Өмнөд Азийн бүсийн шалгаруулалтанд одоо яг одоо 6 сарын 22 хүртэл Алматы хотод сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Одоогийн байдлаар Alpha Gaming гэдэг энэ баг бүсээ одоо тэргүүлж байна. Тэгэхээр хараахан одоо дуусах болоог байна. За ийм үзүүштэй тоглолт болсон бол бас нэг супер баг бүрдсэн. Энэ бол Dota 2. За Dota 2 бол e-спортын хамгийн их мөнгөн шагналтай гэдгээр алдартай юм тэмцээнд Dota 2 Монгол хамгийн том тэмцээнд TI буюу T International гэдэг тэмцээн байдаг. Энэ тэмцээнд Монгол хүн хараахан Монгол баг бол ороогүй. Гэхдээ Монгол тамирчдад энэ тэнд өндөр зэрэглэлийн тоглолтуудыг үзүүлж явжсэн. За Нарман гэж байна. Team Secret гэдэг домог Team Secret-д 2 Монгол тамирчин байсан. Sanctity Navi гэсэн том багуудаас буцаж нэгдээд супер Монгол баг бүрдүүлсэн. За тэр багийг бол Trailer Park Boys гэдэг энэ баг одоо зүүн Азийн сонгон шалгаруулалт оролцсон боловч харамсалтай нь ялагдаад TI шалгарч чадсангүй. Уг нь бол нэг хэдхэн ялалт дахиад нэг 5-6 ялалт байгуулсан бол шалгарах байлаа. За гэхдээ ямар ч гэсэн супер Монгол баг ийхүү бас анх удаа ингэж байгуулагдлаа. За тэгээд мэдээж хэрэг өнөөдрийн гол ярианы сэдэв бол Counter Strike гэдэг тэмцээнтэй холбоотой. Өчигдөр шөнө Major бол Америкийн Аустин хотод яг одоо Major явагдаж байгаа. Энд манай 2 баг оролцсон. За мэдээж хэрэг Чингис Warriors за одоо Монголц баг үлдчихэд байгаа. Монголц баг 3 дахь шатны сүүлийн одоо тоглолтоо хийлээ. За хэрэв ялагдвал шууд тэмцээнээс хасагдах байлаа. Ялсан бол дараагийн шат буюу плей-офф шалгарах гэсэн. Өчигдөр үнэхээр аимшигтай G2-гийн G2-ийн эсрэг аимшигтай тоглолт хийж 25-28-аар манай баг ялж чадаад плей-офф шалгарлаа. За энэ бол өнөөдрийн хөвгөдөө бас баяр хүргэе. Инх 2 дахь удаага плей-офф шалгарч байна. За энэ удаа одоо хараалаа арилгах үгүй юу? Харцгаая. Ямар ч гэсэн өчигдрийн энэ G2-гийн эсрэг хийдэг Dust 2 дээрх тоглолт үнэхээр домогт тоглолт болсон гэж хэлж болно. Яг тэгэхээр за 13-аар ялт дуусах байтал 28-25 буюу 5 удаа цаг сунгасан бүр ингээд үнэхээр үзэгтэй гал гарсан тоглолт. За олон e-спортын тайлбарлагч, Counter Strike-ийн тайлбарлагч домогт тоглолт боллоо гэж ярьж илээ. Лол яг ариугаа хаа Монгол Сенсүү гэдэг хайл тэргүүлж байна гэж нь. Сенсүү чинь яг нэг тоглогч нь илүү тийм. Яг зөв өчигдрийн болсон G2 тоглолтын эсрэг зүгээр бурхан бол Сенсүү байлаа. Сенсүү бол үнэхээр гайхалтай тоглолтуудыг Dust 2 дээр үнэхээр ялагдаж явж исэн тоглолтыг эргүүлсэн мөчүүдийг бол Сенсүү авчирсан. За өчигдөр ер нь саяны stage 3 буюу 3 дахь шатны тоглолтуудад хамгийн том гийсэн одоо Сенсүү байсан. За Сенсүү бол үнэхээр гайхалтай тоглолтуудыг энхүү үзүүлж байна. 18 настай манай тоглогчтой. Найруулагчийн өгж байгаа энэ зурган дээрээс Сензүү гэдэг нь яг энэ гол зогсож байгаа залуу мөн үү? Сензүү бол баруун талаас 2 дахь нь. За гол байгаа нь бол техно харагдаж байна. За энэ манай 3. За манай Монгол бид тэр цаатлын тэр имзиног мэднэ. Имзиног бүгд мэдж байгаа хта. Насаар бол маш залуу. За имзин бол 17-тай, Сензүү 18-тай. За бусдууд нь 20, 21, 22 гэдэг ийм залуу тоглогчд их ирээдүй хүлээж байна. Манай үед чинь нөгөө компьютер тоглох ч юм уу PC-нд орох ч юм уу тий Counter Strike тоглох чинь болохгүй бүтггүй л гэдэг байсан чинь одоо ингэж тоглосоор байгаа тий. Бүр дэлхийд нэрээ дурсгаад тэр чинь гоё юм аа бахархалтай.
За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Шинээр танил хүнс комплексийн Bacon манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаа. За мөн сурагч бүр технологи, хос хэл, хүмүүжил ураатай Индра кибер сургууль хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжимтүүд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа Наран гих ари.